сайн байна уу? 你好，你好。先介绍一下咱们。Өнөөдөр танай хамт олныг манай клубт хүрэлцэн ирсэнд бид маш их баяртай байна. Та бүхэндээ клубээ танилцуулахдаа их таатай байх болно. За өнөөдөр одоо бидний ирсэн байж байгаа энэ клуб болохоор 25 жилийн түүхтэй. За 25 жилийн түүх гэдэг бол зөвхөн одоо энэ морин спортын клубын одоо явж ирсэн он цаг. Тэрнээс илүү нэг хөөрхөн зүйл нь болохоор бидний ард харагдаж байгаа энэ хоёр морины баримл байж байгаа маа. За энэ морины баримлыг та бүхэнд товчгоо танилцуулж өгье. За энэ клубын захирал нь өөрөө хоёр охинтой, нэг нь 16 настай, нэг нь 18 настай. Одоо хоёулаа бас морин спортын мэрэгжлийн одоо тамирчин байж байгаа. За тэгээд энэ одоо баримл шуумлыг босгохдоо бол аав ээжтэйгээ яг албан ёсны шугамар ярьжгаад төсөл байгуулсан юм байна. Аав ээжтэйгээ яг ингээд зүгээр нэг аав ээжээсээ мөнгө авж байгаа биш. Аав ээжтэйгээ яг ингээд төсөл байгуулад за одоо ийм мөнгө орох юм байна. За та зөвшөөрөх үү? За зөвшөөрнөггүй л одоо болно гэд. Тэгээд энэ мөнгөөрөө энэ хоёр охин тусгай ингээд багш дээрээ очиж жоод хоёлаа одоо энийг бүтээсэн ийм төвхтэй. Ядаж ингээд үүдээр нь орж ирэхэд бидний өмнө харагдаж байгаа энэ хоёроос хүртэл ийм их үлгэр төвх учралж ийн гэхээр бол энэ дотор бол зөндөн олон үлгэр төвх байхаа гэж бодож байна. За тэгвэл одоо өнөөдөр уул ахыхаа нэвтрүүлгийн баг олныг дагуулаа тийм ээ. Бээжингээс одоо сайхан сонирхолтой юмуудыг үзүүлж харуулж байгаа. Тэгвэл энэ хотын ард иргэд амралтын цагаа яаж өнгөрүүлдэг вэ гэдгийг одоо хамтдаа харцгаая. Өрөндөд түгээмэл болсон эрхэмсэг язгууртны морин спорт нь нэг л мэтгэд орчин үеийн иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маяг хүмүүсийн сайхан амьдралын тухай төсөөллийн нэг хэсэг болж чаджээ. Бээжин хотын ойролцоо морин спортын олон клуб байдаг бөгөөд өнөөдөр бид тэднээс Чаншийн олон улсын морин спортын клубыг онцлон зорж ирсэн. 就现在您所在的这个位置呢，是我们的室外的训练场地。这个场地的特别之处，它是奥运级别的场地，就是它的垫料包括它的尺寸跟奥运会是一样的。当然这个是我们也刚刚帮杭州这个亚运会完成了纤维纱场地的建设。 Сайн одоо ярьснаас ингээд сонсоход тийм ээ. Бидний одоо үүдэр орж ирсэн цагаас хойш энэ одоо утга учиртай юмыг бол харуулаад байна л да. За бид нар одоо энэ гадна байж байгаа энэ морины талбай. За одоо хүмүүс бас энэ дээр ингээд тий дасглаа хийгээд явж байгаа. За энэ талбай бол яг олимпийн яг тэр баримжаагаар хийсэн. За бороотой үед тийм шалжиг шавар байхгүй. Салхитай үед бас ингээд шороо шуурга босоод ингээд божигнуулаад байхгүй. Тэгтээ энэ бол одоо баг нэг жилдээ баг 30 хэд удаа нэг тэмцээн зохион байгуулдаг гэж байгаа. За тэгэхээр мэдээж одоо энэ олон улсын яг хэмжээ баримжаанд хүрсэн ийм талбай болохоор одоо мэдээж их олон уралдаан зохион байгуулдаг юм байна. Тэгэхээр одоо бол нэгэнтээ энд бол баг 360 гарын удаа ийм уралдаан тэмцээн зохион байгуулсан төвхтэй гэж ярьж байна. Сая бид нар орж ирээд ингээд харахад энэ дотор харахад одоо яг ингээд шороо юм шиг. Гэхдээ энэ дотор одоо яг шорооны орц бол маш бага. За зөвхөн нэг л хавыг эзлэн. Тэгээд одоо энэ бусад энэ одоо яг бидний зүгээр нэг энгийн хүмүүсийн нүдээр ингээд харахад байна штэ. За энэ дотор одоо нэг эсгэн шиг юм байна. За эсгэн шиг юм бол бас одоо өөр үйлдэлүүд бол байгаа. За нилонтой дотор нь бүгд нилонтой. 纤维很小很细。 Шороо энэ нилон байхгүй. Шороо шороотойгоо наалж байгаа боловч дунд нь нилон энэ гагнж байна. Тийм болохоор үсрэхгүй. Тий. Тэгэхээр хамгийн гол нь шүү дээ. Одоо энийг хийцэн энэ одоо бид хоёр ингээд гайхаж зогсож шүү дээ. Гэхдээ одоо энэ чинь ингэж байгаа байхгүй. Нөгөө Ухааны цэргийн олон улсын цэргийн наадам тий. Цэргийн олимп. За тэгвэл Ханчжоугийн Аз Нанжингийн залуучуудын олимпиад юм байна да. Тэдний талбайг байна шүү дээ. Бүгд эднийх хийсэн. Эднийх өөрөө барьж бүтээн байгуулж хийж өгсөн гэсэн үг байхгүй. Тийм болохоор эднэр вэ шүү дээ. Эдний морин спорт нь хамаагүй олон улс дэлхийд гарснаар барахгүй өөрөө талбай зохион байгуулдаг мэрэгжил нь хүртэл стандарт нь хүртэл дэлхийд төгссөн гэсэн үг байхгүй. Дэлхийн хэмжээндээр ажиллаж байна л гэсэн үг. Чаншийн морин спортын клубын Хятадын морин спортын холбооны багийн гишүүн, Хятадын адуучдын холбооны гишүүн, Бээжингийн морин спортын холбооны гишүүн морин спортын дээд зэрэглэлийн стандартыг хангасан клуб юм. Түүгээр зогсохгүй Их Британийн морины нийгэмлэгээс олон улсын сургалт явуулах, шалгалт авах эрхийг авсан төвийн нэг ажээ. Энэ мэтчлэн мэрэгжлийн дээд зэрэглэлийн маш олон шагнал үнэлгээ цол зэрэг авсан нь тус клубын чансааг бэлхнээ тодорхойлно.
За бидний одоо энэ ирсэн байж байгаа газар болохоор энэ гэр доторх гэх юм уу да. Тийм ээ. Заалан дотор морин спортын заал гэж хэлэх юм байна да. Тийм ээ. Тэгэхээр энэ дотор ирсэн байна. За тэгээд энэ дотор болохоор одоо 40 гаруй улс орны тамирчид ирж одоо дасгал хийдэг юм байна. Бас зөндөө их бэлтгэл хийдэг. Тэгэхээр одоо өнөөдрийн одоо бидний яг харж байгаа бол одоо энэ ард хүүхдүүд яг бэлтгэл хийчихэд мэдээж одоо энэ хүүхдүүд яг ч аргагүй ирээдүйд тийм ээ морин спортын одоо том тамирчин болно улс орныхоо нэрийг дэлхийд алдаршуулнаа гэдэгт одоо бид нар итгэж явж байгаа тий. Тэгээд энэ чинь сая болохоор бид нар гаднах одоо клубын гаднах талбай дээрээс одоо чинь заалан дотор гарна мөн гэдэг адилхан юм байна шүү дээ. Одоо газар шараагаас авах тий. Тэгээд Бээжингийн хүүхдүүд шүү дээ. Хүүхдүүд ч юм уу их залуучууд их хийж морин спортыг хичээлдэг юм байна. Ингээд өөрөө багш аваад, дасгал жуулагч аваад, заалаа аваад, морио өөрөө түрээсэлдэг түрээсээ тоглож авдаг бодож аваад тэгээд одоо ингээд морин спортын чиглэлийн хичээл төрлийн дасгал хийдэг. Тяншин морин спортын клуб нь морин спортын хөгжлийг дэмжиж олон улсын хэмжээний морин спортын клубын загвартай танилцах, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох зэрэгээр эрчтэй хөгжиж байна. Тус байгууллага 2000 онд байгуулагдсан цагаасаа эхлэн морин спортыг өндөр чанар стандартад хүргэх зорилгоор морин клубүүдийн арилжааны үйл ажиллагааны системийг судлах, олон улсын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах, олон улсын мэргэжилтнүүдийг бэлтгэх тогтолцоог бий болгоход үргэлж анхаарсаар ирсэн юм. За үзэгчдээ одоо ингээд за манай Тяншин клубын дасгал жуулагч Янкай Чан танилцж байна. Янкай Чангийн маань өөрийнх нь додомцсон одоо ингээд ажилтдаг өөрийнх нь хайртай морь болохоор олон жил олон тэмцээн уралдаанд одоо шагнал авсан юм алдартай морио гэж хэлж байна. Одоо хятадын бүх улсын спортын тэмцээнд алт авч исэн. Метр 50 одоо нөгөө сад авах уралдаанд алт авч исэн. Тэгээд бас эдний клубудаа хичнээн олон алдар нэрийг одоо авчирч исэн ийм сайхан адуу байна гэж таагүй танилцуулж байна. Гишүүдийн үйлчилгээний төв, олон зориулалттай танхим, ресторан, морин эдлэлийн брендийн дэлгүүр, гишүүдэд зориулсан алдартай дизайнеруудын бутик, зочид буудлын люкс үйлчилгээнүүд нь Тяншин морин спортын техник хангамж, барилга байгууламжийг сэтгэл татам хөгжүүлж байна. Бизнес, соёлын үйл ажиллагааг зохион байгуулах онцгой туршлагатай тус компани нь зочиддоо мэрэгжлийн төвшөнд чанартай цогц үйлчилгээг үзүүлдэг. За бидний одоо яг ирсэн байж байгаа газар болохоор морин спортын одоо яг мэрэгжлийн одоо ховц сунар мэрэгжлийн хэрэгслүүд хөдөлдөг одоо энэ дэлгүүр мэдээж одоо энэ дэлгүүр нь болохоор бас одоо энэ клубын өөрсдөө одоо үүсгэн байгуулж бүтээсэн одоо ийм газар байгаа. Яг л энэ клубын тийм бүрэн бүтэн одоо мэрэгжлийн морин спортын клуб гэж нэрлэдэг юм бэ гэж байна. Тэгэхээр орж ирээд тийм сонирхон морь унах сонирхол төрнө. За тэгж ягаад морьтой болно тийм. Тэгээд дасгал жуулагчтай болно. Хамгийн сүүлд нь мориндоо мордохоос өмнө заавал бид бүх хэрэгслүүдийг тийм нох тазараас ахуулаад эмэйл дохом тийм бүх юм л байх хэрэгтэй байна шүү дээ. Тэр үед энд орж ирээд энийг аваа гардаг юм байл л да. За энэ донд нь шүү дээ. Нэг чухал юм бэ. Тэр нь юу вэ? Юу вэ? За чи хэлвэдэг. Мөнгө. Энэ хөөрхөн амтан Франц гаралтай юм байна л да. Францын эрхэн шилтэй. Тэгээд ер нь бас нэг жоохон унаг даах шүү харагдаж байна л да яг бол. Гэхдээ бол яах ч аргагүй яг энэ удмын адуу юм бэ. Тэгээд 2004 онд төрсөн. Тэгээд одоо ер нь хүнээр хэлэх юм бол нэлээ нэг эдэр насанд хүрсэн тийм ээ. Их олон юм үзсэн. Адууных насаар нь бодох юм бол тэгт бараг дууш гарцсан амт байгаа юм чи аргагүй шүү дээ. Тийм бид нар зүгээр бараг уулахтай жацсан юм биш үү? Тийм манай хоёр бараг ах トゥ болцоохоо тий. Энэ дээр нь байна штэ энэ клубын үүсгэн байгууллагатнаас аваад одоо болтлох амжилтууд, тэмцээнүүд, бүтээн байгуулалтууд одоо эдний одоо амжилтыг бүтээсэн тэр олон сайхан хөлгүүд бүгдийг нэрийн нэгээр энэ дээр мөнгөлөд үлдээчихсэн юм байна.
Ядаж одоо энэ дээр хамгийн анхны одоо 1999 онд байгуулагдаад 2000 онд энэ клуб одоо анх үүдээ нээж өрхөөс хөгжих үед 9 морьтой байсан гэсэн. За тэр морьных нь 9-ийнх нь хамгийн нэгдүгээр нь болохоор одоо англиар Фани гэж нэртэй 048 гэж одоо нэртэй ийм морь байсан юм байна. Тэр морь нь болохоор одоо бас яг бидний орж ирсэн клубээр ингээд орж ирэнгүүт үүдэн дээр нь яг ингээд хөрвөөж байгаа тийм зурагтай. Өнөөдөр бид дэлхийн хамгийн шилдэг цэвэр цусны адууны төлөөлөл болсон Акелтик адууг голлон өсгөж, чанартай хөгжүүлэх, уг адууг үржүүлэх чиглэлээр ажиллаж, наривчилсан судалгаа хийж байгаа Шиндабо адууны компанитай танилцах боллоо. Одоо энэ яг энэ жүчэнд байгаа бол нэг 60 гаруй адуу байна. Энэнийг баяжтай бид нар нөгөө хэлдэг ч одоо ахал тех буюу одоо юу гэдэг аргамаг хөлөг гэдэг юм уу нөгөө нэг Туркменистанаас гаралтай тэр нэг одоо гоё мордод байдаг шүү дээ. Тийм адуунуудыг тэжээдэг юм байна. Манайны бодол бол юу юм байна л да. За ингээд одоо энэ аргамаг хөлөг энэ адуугаар зориулсан ийм үржлийн одоо тийм талбай клуб байгуулах хүсэлтэй юм байна. Тэгээд одоо жишээ нь энэ адууны төлийг авъя гэсэн хүн бол шууд энэ дээрээ эднэртэй ингээд харьцаа холбоо тогтоогоод үржил төлжлийн одоо хийж авч болох тийм цаашдын бодолтой гэж ярьж байна. За энэ байж тээ. Энэ дээр бүр ингэ танилцуулгатай. 003 өгсөн чинь ямар юм гэдэг. Хизээ төрсөн, хизээ ямар амжилтанд хүрсэн гэдэг. Ман нөхөр бол 2018 оны дэлхийн аврах хамгийн ганган адуу гэсэн одоо юм аа. Одоо нөгөө арамбаг хөлөг буюу юм акт дек гэдэг юм дотор тэмцэл зохион байгуулалт юм аа да. Тэгээд дэлхийн авраар сонгогдсон гэж байна. Тэгээд одоо бол үр төлн маш олон болсон гэж ярьж байна. Тэгээд энэ дээр биш тээ. Хаанаас гаралтай, хаанаас ирсэн, яасан гэдэг бүх танилцуулга энэ дээр байд юм байна. Шиндабоно 20 орчим задгай ногоон талбайг хамарч 128 стандарт морины хашаа 45 бэлчээрийн газар, адууны угаалгын газар, морь алхуулах автомат машин, тамирын заал, зочид хүлээн авах газар, эмнэлэг, клуб, офис зэрэг дэд бүтэц бүхий томоохон компани. За жүчээг ингээд харахад бас ер нь бол нэг кабин тэр чигээрээ кабин байна. За ингээд энэ дээр сэнстэй халуунд бол одоо мэдээд Бээжингийн ойрхон юм чинь одоо энэ Бээжин Тяньжингийн дунд байна л да бид нар л халуун сэнстэй байх хэвээр. За тэгээд энэ нэг цорго байна да. Энэ цорго нь болохоор өдөөс хойш 3 цаг 4 цаг гээд нар буугаад ирэх үед нь эднэр байж та надуудаа бүгдийг хөтлөд гаргачт юм байна. Тэгээд энэгээр ариутгал хийдэг юм байна. Энэ нь байж та нэгдүгээр одоо вирусын ариутгал хийн, хоёрдугаард нөгөө нэг ялаа шумуул тэрнийг бас устгал хийн. За тэгээд энэ гэрэл нь болохоор бол мэдээж одоо гүү гоноглох үед ч юм уу ганцаар нь ямар нэгэн жоохон одоо өвдөд авах юм уу, элдв зэмжлэгээ зориулах юм уу ганцаарчилсан одоо юм совлол арчилгаа хийхэд хэрэгэлдэг гэнэ. Бус дадуунуудаа одоо бас амарч шүхий харшилахгүй гэсэн маягтай. За ингээд энэ дээр нэг жүчээ нөгөөдөөс харсан нэг камертай бүгдийг нь харж байна. Тэгээд тэр нь болохоор голцоо ялаа шумуул устгал хийдэг тийм гэрэл. Бас өштэй бүгдээрээ ийм өсгөгчтэй энэ дэвштэй энэ коридороор тэр нь ягаад ингэсэн чинь цагаан сар жил цагаан сар энэ чинь баяр одоо дурсгалын өдрүүд болонгууд нь солиуд буудуулдаг шүү дээ. Жишээлбэл цагаан сараар тэгвэл нөгөө намрын ургацын баяр. За тэгвэл хавар цагаан сарын 15 гэдэг баг цагаан сар гэдэг солиуд буудуулаад тэгээд адуу одоо үргэж татхад очихоос нь айгаад тэр үед нь эртээс ингээд хөгжим тавьчихдаг гинэ. За тэгээд энэ бас нэг эдний өөрийнх нь одоо үүдэл гэх юм уу да юу юм. Ер нь жүчээнүүд бол ингээд нэг ийм цонхтой ч юм уу, нэг том одоо ийм юу хаалгатай байдаг. Эдгээр доогуур нь бас цонх хийсэн. Энэ нь болохоор ягаад салхи нэвтрэгтэй сайн гэж. За ингээд энэ дээр бол одоо хуучин өвсний гог тэгээд дээр нөр юу байдаг юм да тийм зөөлөвчтэй. За идж байгаа нь болохоор ингээд давстай, уустай. Тэгээд энэ ногоо ус. Ногоо усыг
юутай холд юм бэ гэсэн чинь гадаадаас оруулсан нэг адууны одоо овёс байдаг. Дээрээс нь юу байсан гэсэн чинь газрын самарны одоо үрдэс гэж хэлдэг юм уу? Халиас нөгөө нэг үлдсэн язоорууд нь байдаг штэ. Тэрнийг холдог. Тэр нь яагаад тэрнийг холдог гэсэн газрын самар бол мэдээд дослог шимтэй хэд учраас адуунд маш сайн байдгаар барахгүй тус газар оронд нь газрын самар тариалдаг юм аж ахуй нэгжүүд их байдаг. Тийм болохоор тус газар орныхоо эдийн засгийг бас дэмжиж их ухаантай. Ер нь бол адуунд авж байгаа хүндэтгэл юм адуунд авж байгаа бид нар адуунд авж байгаа одоо овор хүндэтгэл нь бол хүнээсээ илүү байдаг. За тэгэхээр энэ чүчээнд авж байгаа бидний ариутгал ажил одоо ариун цэврийн талаараа бол бид нар бүх юмнаас илүү байдаг аа гэж. Морины хашаага Европын техникийн стандарт загварыг баримталж барьсан бөгөөд температур хянах системийг суйрлуулжээ. Эдний стандарт малын хашаа 5-ыг харьцах 5 м, 5-ыг харьцах 6 м байх ба жүчээгүр морины туурайнд нийцсэн дэвсгэр дороосоо даарч чийгдэж өвчлөхөөс урьдчилан сэргийлэх тоноглолыг суйрлуулсан байна. Өөрийн хавийн гэсэн тийм лабораторитой. За ингээд хэлтүүлэг хийдэг, тэгээд үр хадгалдаг. Энд одоо гүү унагалангууд нь тийм унагаа энд тусгаарладаг. Тэгвэл ямар нэгэн жоохон одоо вирус ч юм уу ямар өвдсөн одоо ханиалгасан тийм адуунуудаа тэнд аваад юу хийх юм байна бас. Карантинчдаг юм байна. Тэгэд өөрөө жижиг лабораторитой тэнд үрээ хадгалдаг, хөлдөөс үр байдаг, гаднаас үр оруулдаг, гадагшаа үр бас гаргаж өгөхөнд гаргадаг тийм өөрийн гэсэн лабораторитой, өөрийн гэсэн бүх үйлчилгээтэйгээ, өөрийн гэсэн малын эмчтэй. Тийм болохоор эдгээр бол ерөөсөө юм тусгаараа л байдаг. Гаднаас ямар ч өөр хүн намтай орж ирэх шаардлага байхгүй. Морины хашаана мөн бүрэн тоноглогдсон бөгөөд акелтик адууг цэвэрхэн, уужуу, хангалттай орон зайд байлгаж тусгай зориулалтын өвсдөжээл цэвэр усаар буслана. Хашааг өдөр бүр нэгтнэн бай цэвэрлэж, хуурай, эмэг цэгцтэй байлгаж, адууг тогтмол угааж, үс туурайг нь ямагт арчилж торддог ажээ. Эдгээр мордын эрүүл мэндийг малын эмч нар тогтмол хянаж, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол үзлэгт хамруулж, совилж тэнхрүүлж, асран тордож ажилдаг. За энэ адуу бол бас маш их гайхалтай, маш их одоо түүхтэй, үлгэртэй юу ч хэлдэг тийм. Фризан адуу гэж хэлнэ. Энэ Нидерланд гаралтай. Нидерландын Фризан можоос гаралтай ийм адуу. Энэ бол бэлэг хар адуу гэж үсэлдэг гэж байна. За энэ болохоор юу гэдэг юм чинь хамгийн гол нь уг нь бол нэг уралдаан тэмцээнд оролцож байсан. Сүүлд нь одоо нэг олон холимог төсний адуунууд гарч ирээд одоо энэс хурдан болцсон учраас энийг уралдаан тэмцээнд оруулах нь хасаа илүү ноёд хэрхэмтдийн тэрэгэн төлдөг. Эсвэл одоо үзмрийн одоо дагуулад энэ айгүй гоё алхдаг. Нидерландаас үүссэн Фрисма үйлдвэрийн адуу нь олон зуун жилийн угшилтай бөгөөд бүс нутгийн хөдөө аж ахуй, тээврийн салбарт чухал үүрэг гүйцэтгсээр иржээ. Араб адууны одоо ганган адуу шалгаруулах тэмцээн гэж одоо олон улсын тэмцээн байдаг гэн. Тэр тэмцээнд бол манай одоо хүний тэжээж байгаа адуунууд их олон орж исэн гэж байна. 5 төрлийн оноогийг нийлүүлээд нэг нь 20 оноо байдаг. Нийлүүлээд одоохондоо л гин одоо дэлхийн тэмдэглэл нь шүү дээ. Тэмдэглэгдсэн тэмдэглэл нь бол 94.1 хэдэн хувь байдаг. 95 хүрсэн оноо авсан тийм адуу байхгүй дэлхийн аваргууд. Тийм болохоор одоо энэ адуунуудаас 95 оноо аваад дэлхийн аварга болох адуунууд төрөх болтугай гэж ерөөл тавья.